Сэтгэл маш өндөр байна. Тэгээд Монголоос ийм уралдаан тэмцээн анхудаа зохион байгуулж байгаа. Тэгээд тэрний шилдэг 3 медаль авсан маш их бүгд. За манай баг хамт бол болохоор 14 замын Stars одоо тэгээд өсчин оролцсон байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Та нар бол супер шүү. Тэдгээр ажилтдаг за өсчин бас манай ээж байгаа. Ээжийн анхны модельд болж орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ээжтэй амжилт хүсье. Болохоор Монголд энэ ч анхудаа зохион байгуулж байгаа гэдэг айгүй онцлог байгаа юм байлээ. Тэгээд анхудаа оролцож байгаа мөртлөө маш олон өрсөлдөгчнөр маш сайтай. Баг хамтаалсан тэгээд маш их өрсөлдөөнтэй явагдаж байна. Би болохоор хайр салааны төлөөж оролцож байгаа байдаг. Яг өнөөдөр ийм шагнал авч гэж үнээр бодсонгүй. Тэгээд маш их баяртай байна. Өнөөдөр үйл ажиллагаа маш сайхан явагдаж байна. Ер нь одоо үед хингээхаа охтууд байна, дүүнер байна, эгчнэр байна. Энэ хүмүүсийг хараад оо ямар гоё юм бэ? Хөөх юм гоё өнгөтэй байж болд юм уу гэд ер нь аль энэ хаврынхаа өнгийг тодорхойлж авлаа. Үнэхээр их баярлалаа магнахаа. Хичээ тэ миний хувцыг оруулж өгсөн аялчин эгчтэй бас үнэхээр их баярлалаа. Мекапта баярлалаа. Ингээд таны хүчинд би өнөөдөр ингээд шилдэг медалийн шагнал авсан шүү. Ажлынхан маань санал тавихаар нэлээд хэрэгжилж байгаад өсөндөө бас амар хайртай. Өнгөнд оруулах их хэцүү болохоор их бодож байгаа. Тэр нь одоо хариу амар удаан бодож ижигсэн. Тэгээд хичээсний эцэстгээр бас нэгдүгээр байнд орлоо. Бас өнөөдөр мэндэлсэн өдөр маань ч таарлаа. Их сайхан байна. Руби салон. Би Руби салонд ороод ер нь одоо 2-3 дахь жил рүү орж байна. Маш үнэхээр сайхан хамт олон, үнэхээр баяр баясгалантай өдөр болгон инээдэг бэлгэлдэг. Үнэхээр гоё хамт олон. Манай захирал ч гэсэн бас үнэхээр сайхан байна. Хамт баг болж орсон урлагийн эгчтэй, үсчин эгчтэй, маникюр, мекаптай баярлалаа. Анхудаа юм колор амар дуртай. Ерөнхийдөө бараг багийнхаа дүүхэн колор өнгөний тэр мөрөдлийг өнөөдөр бараг бэлдүүлээ. Маш өндөр манай хамт олон маш олон хоног маш сайн бэлтгэл хийснээс аюул сайхан амжилттай оролцсон. Их сайхан болж өндөрлсөн гэж үзэж байна. Сэтгэл хангалуун маш өндөр байна. Би ерөнхийдөө өнөөдөр хүүт өнгөө маш 4 өнгөө болсон. Салонд яг 1 жил болж байгаа. 12 оноос хойш хомсгосоор явж байгаа. Их сайхан зохион байгуулалтаа цэнцгэр айгүй гоё тэмцээн болж өндөрлөө. Шүүгчнэр маань ч гэсэн яг нөгөө нэг шугамаар 3 цаг маш нарийн маш сайн зүгшүүлээ. Тийм мундаг хүмүүстээ маш их баярлалаа. Тэд угаасаа маш өндөр байна. Тэгээд юуны төрөнд ийм сайхан тэмцээн зохион байгуулж Баянгуулчуудаа бас тодорхой хэмжээний бас гоё хөрөнгө оруулалт дээрээс нь бас гоё шоу бэлгэлсэн Баянгуулынхаа удирдлагуудаас маш их баярлалаа. Энэ нөгөө тэмцээнийг зохион байгуулсан бүх хүч хөдөлмөрөөр заруулсан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манайх салон маань одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Баянгол дүүрэг дээрээ. Тэгээд би өөрөө Баянгол дүүргийн уугуул иргэн л дээ. Ер нь бол энд оршинчлуудаг. Тэгээд гэр маань Баянголд байдаг. Салон маань Баянголд байдаг. Баянгол дүүргийн 9 дугаар хорогоо төлөөлж оролцсон. Тэгээд ерөнхийдөө үнэхээр таалагдлаа. Анхны тэмцээн ер нь жил болгон уламжлалт болж явна гэхээр бас их гоё санагдаж байна. Тэгээд үнэхээр гоё үзэсгэлэнтэй өсгөж өдөр түр үнэхээр сайхан тэмцээн болж өнгөрлөө гэж бодож байна. Манайх яг удирдамжаа аваад ер нь бол яг 3 өдрийн өмнөөс яг шуурхаа бэлдэж эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд би манай багийн гишүүд бүгдээрээ яг нэг хүн шиг байсан. Тэгээд бүх юм дээрээ ярилцаад одоо өнгөн дээрээ, хувцсан дээрээ, материалаа урт бүгдээрээ цуг явж аваад, ойдолчин дээрээ урталтай тий модель маань хүртэлтэй айгүй гоё сэтгэлээрсээ бүр одоо яг үнэ хэлэхэд 3 шөнө баг нойргоо болсон та. Тэгээд багаараа хамтлагаараа яг нэг санаатай байх чинь ямар их том үр дүн байд юм бэ гэдгийг л үнэхээр их ойлголоо. Тэгээд багийнхандаа баярлалаа. Үнэхээр их хичээсэн шүү. Та нар мундаг байсан шүү гэж хэлмээр байна да. Өнөөдрийн хувьд бол нүүр бодолд өсчин гоо сайхан хувцсуурлаачтай Баянгол дүүргийнхаа авар шалруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд дүүргийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа 24 хорооны за нэг баг бол 4 өдрийн бүрэлдэхүүнтэй ингээд 100 гаруй оролцогчтой энэ тэмцээн болж байгаа.
Энэ тэмцээн цаашдаа уламжлал олгож зохион байгуулагдана. Мэдээж энэ бол ингээд түрүү хэлсэн 22 нэг төрлөөс 4 нэг төрлийн тэмцээн болж байна. Тэгээ цаашлаад бусад одоо салбарынхныг нэгтгсэн. Тэгэхээр энэ бол өөрөө анхдагч юм хэрэгцээг хангасан хамгийн чухал ийм салбар байдаг. Бид нар чинь бүгдээрээ ингээд нөгөө хувийн хөвшлийн улсууд, бүгдээрээ л одоо өөрийнхөө урландаа, өөрийнхөө ажлынхаа байрандаа ингээд бүгдээрээ ингээд нөгөө өөрснийхөө тэр хувьдаа л одоо тэр өөрийнхөө хайрцагт дотор л байсан тэр зүйлийг бид нар эвдэхийг хүссэн, хоорондоо нэгтгэхийг хүссэн. Энэ нэгдэл маань өөрөө болохоор олон хүний хүч байна, тийм ээ. Баянгол дүүргийн жижиг дунд холбоо маань ерөнхийдөө бол бараг 3-4 жилийн ийм төлөвлөгөөгөө хийцэн явж байгаа. Эхнээсээ одоо тэгэл энэ тэмцээн байна. Энэ тэмцээн маань одоо ингээд дахиад Баянгол дүүрэгтээ ингээд жил болгон явахаар боллоо. Тэгээд хүмүүсээ чадварчуулах сургалтын үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. Тэрийг бас ингээд дүүрэгтэйгээ танилцуулаад, дүүрэгтэйгээ хамтраад, холбооныхоо гишүүдтэй чадварчуулаад, бизнесээ яаж хөгжүүлэх үү, бизнестэй ямар өөрчлөлт хийх үү, маркетинг менежмент, тэгээд төрийн энэ үйл ажиллагаатай яаж холбогдох үү, ямар үйл ажиллагаанд нь бид нэр хамтдаа холбогдоод тэр хүмүүсээ яаж зуулчиж өгөх үү гэсэн ажиллагаануудыг бүгдийг хийж байгаа. Тэгээ хүмүүсээ гадагшин дотгошин үзэсгэлэн худалдаанд явуулах, гадаадд бас нэг туршлах, солилцох. Одоо ерөнхийдөө нэг 4-5 ийм том ажлуудыг төлөвлөсөн. Энэ бол одоо бас энэ манай Сумын хотоос залуудаар болохоор бас гоё юм зохион байгуулж. Жишээ нь одоо өнөөдөр энэ бол анх удаага хийж. Тэ яг дөрвөлд тэмцээн уралдаан болдог л да бид нар ярьжсэн одоо энэ Сумын хотоор юу хийх вэ яах вэ гэдэг. Тэгээд бид одоо дөрвөлийнхээ тэмцээн уралдаан яаж хийх вэ гэдээрсэн энийг л одоо ихэнд нь ингээ хамгийн гоё үдгэр шигээр бос дөрвөлдөөс төрүүлээд хийчлээ тэ. За мөн тэгээд энэ Баянгол дөрв жижиг дунд үйлдвэрийн энэ ахуй үйлчилгээний нэгдсэн холбоо нь бол ерөнхийдөө бас энэ бүтэн жилийн дотор маш их мэлээ шүү. Энэ бол одоо бусад дөрвүүдээс үдгэр жишээ болохоор болж байна. Үнэхээр одоо ингэж хэлэх юм бол одоо үнэхээр манай ус гоос сайхны хөгжил бол улам сайхан хөгжинэ гэж би ойлгож байна. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ бол үнэхээр агуу боллоо. Энд бас та бүгд дараа дарахад дандаа энэ дотроос маш гоё дэлхийн хэмжээний тэр өнгө буудаг тэр гоосон гэдэг харж чадах байхаа гэж бод. Тэгээ энэ салбар маань өөрөө цаанаа их олон ажлын байр бий болгож байдаг. Холцоо эмгтээчүүд за тэгээд бизнесийн хувьд бол одоо дундаас доош тийм ээ баг. За тэгээд тэр бол ингээд нэг анхлаад ингээд бизнесээ өргөж хийхэд заримдаа мэдлэг туршлагатай. Тэгээд хоорондоо сургалтуудыг хийж байна. Олон улсын байгууллагууд, дүүргийн жижиг дундыг дэмжих төв, за дүүргийн хүн судалтай үйлдвэрлэлтэй нийлцгээд ингээд тэгээд мэргэжлийн байгууллагатай хамтраад одоо өнгөрсөн жилийн хугацаанд сургалтуудыг сайн зохион байгууллаа. Тэгээд хамгийн гол нь зохион байгуулалтанд ороод гишүүдтэй үйлчлэлтийг холбоо болж байгаа. Тэгээд гишүүдтэй үйлчлэлтийг холбоо өөрсдөө их хэрэгцээгээ мэдрээ дотоод үйл ажиллагаа зохион байгуулж байна. Хамгийн газраас бол жилдээ нэг 4 жилдээ хамтарч ажиллах ингээд энэ чиглэлээр явж байна. Тэгээд ирж оролцсон өсвөр оолж сайханчдсан өөрснийхөө чадварыг гайхууллаа, харууллаа, нэг нэгнтэйгээ өрсөлдлөө. Тэгээд гран-пригаа авлаа. Холбооны Баянгол дүүргийн холбооны хэн маань чамгүй бас 1 сарын хугацааг энд зарцуулсан байгаа. Бүгдээрээ сайн дураар ажилласан байгаа. Тэгээ бүгдээрээ энд маш их сэтгэл зориулсан, зүрхээ гаргасан. Тэднэртээ бүгдэнд нь энэ багийн хамтлаг олондоо бүгдэнд нь баярлалаа, талархлаа. Та бүхэн мундаг байсан шүү. Тэгээд дүүргийн засаг дарга Сумын хотын санаачлагтай Сумын хотор даргадаа бас баярлалаа. Дүүргийн холбогдох байгууллагын дарга нартаа бүгдэнд нь энэ тэмцээнд оролцсонд нь маш их баярлалаа. Хамтарч ажилласан байгууллагууд зөндөө Баянгол дүүргийн Баянгол дүүрэгтээ үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлдэг өсчин гоосхны салонууд ингээд бүгдээрээ хамтарч ажиллаад бүгдээрээ димдэмээр ингээд өөх шагналын хүртэл ивент итгээд бид нар чинь яг л ингээд хамт нэг зүрхээр ажиллалаа. Бүгдэнд нь ивент итгэгч байгууллагуудаа бүгдэнд нь бас талархлаа.